гол санаа зовж байгаа зүйл энэ гэрээнд борлуулалтын хэмжээ штэ экспорт. Тэгээд дээрэс нь үнийн асуудал байнга яригадаад байгаа. Тэр нөө олон 2003 оноос хойш явцсан гэрээний асуудал, маш олон уулзалт, тэгээд дунд нь маш олон төрлийн бас экспортын одоо үнийн асуудлууд яригдж байгаа. Энэ үед өчигдөр бид нар бас Оронагийн гэрээг сонссон байхгүй юу? Тэрэн дээр санхүүгийн одоо загварчил гээд fast гээд англи дээр уян хатан байдал, зохимжтой байдал, одоо ил тод байдал энэ төр гэсэн олон асуудлыг агуулсан юм загварчил ашигласан байлээ. Тиймэрхүү юм загварчил ашиглаад энэ одоо гишүүд болон иргэдэд ойлгомжтой байдлаар бүх одоо цаг хугацаантай кэшфлоу мөнгөний урсгалыг харуулсан тийм үн мэдээллийг харуулсан ийм цогц нэг материал гаргуул их зүйтэй юм а гэсэн одоо асуулт уу санал уу бүүмэд ингээд хэлчихье гэж бодлоо. За баярлалаа. Тэгвэл угаасаа өөр асуудал маш нухацтай, маш анхаарал татсан олон хүчин зүйлд цогц асуудал байгаад байдаг. Үе орж гараад ингээ яриад ахаар хүнд юм бас үлдэхгүй нэг маш сайхан иж бүр мэдээллийг ингээд яачмаар шүү. Загварчлаад бас үнийн дүү энтрээ оруулаад. За баярлалаа.